За бүгдээрээ сайн байцгаана уу? Бацар байна. За одоо React-ийн формтой ажиллагаа өгдөл татах зам чиглүүлэх гээд нэг бүтэн маш том яг үндсэн гол ойлголтыг багтаасан энэ сэдвийн шалгалтыг өгөх гэж байна. Бүгдээр хамтаа ярилцаад энэ шалгалтыг өгье. За нийт 20 асуулт байгаа гэдэгч байна. За 20 асуултын 18-д зөв хариулж ирж тэнцэх шүү гэж байна. За control-д input-ийн жишээ юу вэ гэж байна. Type text. Текст нь байх шаардлагатай. Uncontrolled жишээ юу вэ гэж байна. За uncontrolled use ref refing reference refs пропига нэрэлсээд тийм. За бүгдээ тэгж одоо тэгж юм судал цагаал use ref provincial гэж. За ref гэж юм байна. Redux бол юм татах төлөйг өдөртөд. Framework. За өгдөл татахтай юм. Өгдөл татахтай нэг хэрэгэлдэг. За үгүй. To find the short spread between two vertices in the graph. No. Special technique used to optimize the performance for all control term. Memorization of За use state гэнэ үү? Reference-ийг авчихсан use context callback.
За тэгвэл ингээд use callback use use context use params ялгааг хэлдэг гэж. Гурамд цаашаа use функцийн талаас санах байдаг. Компонентийг тийм модны дундор props дамжуулах гурван шин. Тийштэй branch чин дээр штэ нэр. Тэгвэл use callback гэж таарч байна. Prop болгон дамжуулах шаардлагатай дахин рендерээс зайлсхийдэг. За dependency гэж юу вэ? Testing libraries. За dependency type component server дээр л ажилладаг. Dependency special compiler compiler dependencies where one component or module application Гэхдээ нэгэн компонент модуль биш л дээ. Download server гэж бодлоо болчихдог. Зөвхөн сервер дээр нэг төрлийн бүрэлдэхүүн хэр чинь server side server component гэж байгаа. Dependency is special compiler За энэ л гэж бодож байна. За package manager package manager tools applications суулгасан 3 дахь салмаас шинжилгээ зориулагдсан. За энэ тотлоо. Tools to package solve-ийн гэдэг нь юу гэж байна вэ? Package manager энэ бол үнэ. Тест боллоо тест хийсэн да. За packages-наас уншдаг.
package-сэн дээр юу байгаа вэ гэдэг нь харагддаг. Remix, Webpack, Django, Golf. За энэ хоёрыг сонсч байгаа юм байна. Webpack, Remix. За энэ бодлоо. Энэ үнэн. За энэ бодлоо шүү. За dynamic route ихтэй route байж хэлнэ. Dynamic route тодорхойлох зэгтэл өгдөг. За use parameters шүү. Fetch set get гэж байна. Тэгэл манай тохиол жишээнүүд дээр бол лекцэн дээр ингээд гэдэг л ашиглагдчихсан. Set met гэж ашиглаж байгаа. Server fetch met гэж ашиглаж байгаагүй get л гэж ашиглажсэн. За prop readline гэж юу вэ? Тэгээ нэг хамгийн дотор талд дэд байдлаар байгаа элемент, дэд байдлаар байгаа бүрэлдэхүүнд нь төлөв шаардлагагүй. Return to application data. Энэ ингээд лекцэн дээр явж исэн өгүүлбэр явж байсан болохоор шууд сонгочлоо. За Spring болол Java санагдчих. Context гэдэг систем байж болдог. System number хөнгөн Redux нь бол илүү том нэг хүчлэг зорилттой бүр toolтэй гэсэн. React нь бүр 2 tool гаргаж байна. Өөртөө 2 toolтэй гэж ярьжсэн шүү дээ. За developer tool нь вэ? Tool юу вэ? За зөвхөн accessibility колор шалгахдаг бол байж болохгүй. Энэ бол энэ бодлоо. За server component гэж юу вэ? Context. За үзээ. Цоо арил. За энд бүх 20-с 20 зүг хариулсан юм биш. За гайхалтай бүтэн нэг том сэтг гэхэд гайхалтай. За бүгдээр одоо юуг дуусгасан гэдгийг одоо харъя. Front end сан гэдгийн бүгдээрээ эхний 2 маш том бүлэг сэдвийг ингээд дуусгацсан байна.
За яг надтай хамт энэ хүртэл хийсэн бол танд баяр хүргэе. Та React-ийн үндсэн ойлголтуудыг та авчихлаа гэсэн. Одоо та өөрөө бие даагаад яг эхнээс нь нэг сайтыг ингээ гоё хийж үзэх юм бол маш сайн хөгжих болно гэсэн. За үргэлжлүүлээд бол энэ гүйцэтгэлийн асуудал байгаа. Энд дээр маш онол байгаа юм билээ. Тэгээд дараа нь яаж юм тестлэх юм бэ гэж байгаа юм билээ. Тэгээд CSS сонгуудын талаар зэмлэнд Tailwind тэгээд Bootstrap-ийн талаар байдаг гэсэн. За тэгээд хүртэл судалж үзэх боломж гарах байх гэж найдаж байна. За ямар тач ингээд үндсэн ойлголтуудыг энэ хүртэл ийм их зүйлсүүдийг ингээд хийгээд ардм гарсанд бол танд баяр хүргье. За энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Баяр таа.